манай энэ нийгэмд бий болцоод байгаа энэ шудраг бус зүйл хулгай луур энийг хийж байгаа гол хүмүүс бол өнөөдрийн төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байгаа эрх мэдэлтэй хүмүүс юм аа. Энэ эрх мэдэлтэй хүмүүс олон жилийн туршид хийж ирсэн энэ хулгай луураа нуух тэрийг одоо хамгаалагдах нэг цайз нь улсын их хурл өөрөө болчихсон. Улсын их хурлын гишүүн болчихвол бүрэн эрх халдваршгүй байдал гэдгээр өмнө нь хийсэн болоод одоо үргэлжлүүлж байгаа тэр хулгай луураа бүгдийг нь нууж болдог. Энийг өөрсдөө хуулиараа хийгээд өгчихсөн. Өнөөдөр бүрэн төгөлдөр үйлчилж байгаа энэ улсын их хурлын тухай хуулийн тэгэхэд улсын их хурлын гишүүн гэмт хэргийг хэрэгээ одоо үйлдэл дээр зөвхөн нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд түүний бүрийн эрхийг бүтгэлзүүлэх асуудлыг улсын ерөнхий прокурор их хурлд оруулж ирнэ гэж заасан. Тэгвэл өнөөдөр хуулийн өмнө бүгд эргэн бүр тэгш хэрэгтэй байх нэг үндсэн хуулийн чинь даалт хаана байна вэ? Яагаад ингэж их хурлын гишүүн зөвхөн нотлох баримттайгаа гэмт хэргийн газар дээр л одоо баригдсан бол шалгуулна. Бусад хүн болохоор жирийн иргэд болохоор өөр байдлаар гээд эннээс өгсүүлээд өөрсдөө энэ хуулиараа өөрсдийг хамгаалах, улам цаашаа хулгай луураа үргэлжлүүлэх энэ эрхээ хуульчлаад өгчихсөн. Нэгэсэндээ хуулийн дагуу хулгай хийж байна. Хуулиар хамгаалагдаж байна. Их хурлын бүрийн эрх, гишүүний халдваршгүй байдал гээд ийм өөрсдөө давуу эрх бий болгоцсон. Тийм учраас өнөөдөр манай нийгэмд хамгийн их болж бүтэхгүй зүйлсийг хийж байгаа. Нийгэмд аюултай хор уршиг тарьж байгаа. Нийгмийн ёс суртахууныг улан дорой гიშгэж байгаа энэ хүмүүс их хурл руу орох гэж одоо чичирж ямар ч хамаагүй аргаар тийм ээ их хурлын гишүүн болж энд хамгаалагдах тэр нуувчинд орох тийм одоо хүсэл эрмэлзэлтэй болсон учраас бид нар өнөөдөр энэ нь эргээд төр олон нийтийн дунд төрд итгэх итгэлийг байхгүй болгосон. Үүнээсээ болоод нийгэмд энэ хагарал, хуваагдал, үл итгэлцэл хөгжил дэвшлээс хойш татсан ийм зүйлүүд бий болж байгаа юм аа. Тийм учраас өнөөдөр энэ их хурлын гишүүнийг эргүүлэн татах гэдэг хуулийг зөвхөн их хурлын тухай хууль дотор байгаа нэг юм одоо хэрэгждэггүй заалтнаас илүүтэй энийг бүр одоо маш тодорхой болгож процессын хувьд тэгээд дээрэс нь энэ ялгарлгүй байх, тэгш шудраг байх энийг одоо бүхэл бүтэн юм хууль эрх зүйн орчныг нь бий болгох нь зүйтэй гэж үзээд бидний хувьд бол олон нийтийг төлөөлж авилгатай тэмцэх газрын дэрэгдэх олон нийтийн зөвлөлд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ дээр бол шахалт шаардлага, хяналтаа тавьж, шахалт шаардлага тавьж ажиллана гэдгийг бас олон нийтэд хэлэх байна.